Өнөөдөр Монгол улсад нэг 600 гаруй мянган ахмадууд байдаг. Тэгэд ахмадууд маань хүчирхийлэлд өртдөг, ганцаарддаг. Сэтгэл санааны тавгүй байдал байдаг. Тэгэхээр энийг бол одооноос эхэлж бид нар ярилцах ёстой. Ахмадуудынхаа нөхцөл байдлыг шударгаар гаргаж тавьж яаж шийдэх вэ? Ямар шийдлийн гарц байна гэдгийг бол бид нар шийдэх цаг болж байгаа гэж ингэж би хардаг. За миний хувьд бол би Герман улсад олон жил сурж байхдаа би ахмадын асрамжийн газар маш олон жил ажилласан. Тэгэхээр энэ германууд, за энэ Англи, Америк, Японд бол ахмадын хөгжлийн төвүүд маш олноороо байдаг. За ахмадын асаргааны газрууд бол асрамжийн газрууд маш олноороо байдаг. Тэгээ энийг бол бид нар шууд Монгол улсад хуулаад авчираад ингээд хийх биш. Энэ улсууд чинь бол хууль эрх зүйн хувьд маш нарийн зохицуултыг хийж өгсөн учраас бүх асрамжийн газар хөгжлийн төвүүд нь бол бас ойлгомжтой үйл ажиллагаа явуулдаг. Манайд бол одоо өнөөдөр хууль эрх зүйн орчин байхгүй, бүдэг бадаг байна. Тийм учраас тэр ахмадын асрамжийн төвүүдийг олноор байгуулах бол бас одоо яг бэлэн биш байна. Энийг бол хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж боддог. Хэдийгээр одоо үр хүүхдэд бид нэр ээж аваагаа харж гэн, үзэж гэн, хандж гэн, хайрлаж гэн гэдэг боловч тэр ахмадууд маань юу хүсдэг вэ гэвэл хамт олныг хүсдэг. Тэр ахмадууд маань бас найз нөхдөдтэй хүрээлэлтэй байхыг хүсдэг. Тэр ахмадууд маань эрүүл мэндийн үйлчилгээг зовлонгүй авахыг хүсдэг. Тийм учраас яг энэ асуудал бол манай Монгол улсын шийдвэрлэх эхний хамгийн чухал асуудал гэж би боддог.